Нэхэмжлэх үүсгэх заавар. Та төлбөрөө цаг тухайд нь авч чадаж байна уу? Тэгвэл санаа зовлтгүй. Зөв нэхэмжлэх үүсгэх нь таны бизнесийн амжилтын үндэс юм. Хэрхэн нэгдсэн сан цэсээр нэхэмжлэх үүсгэх вэ? Нэвтрэлтийн нэгдсэн систем буюу e-tax-ийн линкээр ороод байгууллага болон хувь хүнийхээ регистр болон нууц үгээ хийж нэвтрэн орно. Төхөөрөмж баталгаажуулах хэсэг гарч ирнэ. Мэйл хаяг болон e-баримт аппликейшн дээр QR уншуулах болон гар утасны дугаарт мессеж илгээж баталгаажуулна. 131315 дугаараас гар утасны дугаарт илгээх код илгээснээр програм руу нэвтрэн орно. Баруун дээд буланд бусад систем цэс рүү ороод цахим төлбөрийн баримтын систем рүү дарж ороод баримт үүсгэх, нэхэмжлэх сонгоод бараа ажил үйлчилгээ оруулах хэсгээс бүртгэлээс гисэн дотроос нэгдсэн санг сонгоод үзүүлсэн үйлчилгээ эсвэл борлуулсан бүтээгдэхүүний жагсаалт, тоог хэмжээ, нэг бүрийн үн, нийт үнийг тодорхой бичээд илгээхэд болно. Ингээд л боллоо. Энэхүү зөвлөмжийг ашиглан нэгдсэн сан цэсээр та нэхэмжлэх үүсгээрэй. Манай сувгийг дагаж татварын талаарх илүү олон зөвлөгөөг аваарай. Мөн энэхүү видеог найзуудтайгаа хуваалцаарай.